Ямар хөөрх юм бэ? Ийм эр хүн одоо Монголд байдаг юм. Залуу байхасаа илүү их ингээл жил иргэдсэн өшөөл их хайрлаад байгаа юм шиг санагддаг. За сайн байцгаана уу? Намайг Эрдэнэ Надар гэдэг. Би зэвсэгчний тэг 13 дугаар ангид Үлээ өр найрал хөгжмийн удирдаач албан тушаалаар ажилладаг юм хүн байна. Сайн байцгаана уу? Намайг Цогтын Отгон Бэлэг гэдэг. Миний антын зогсож ил. Хөөрхөн хань минь. Эви вишин бараа. Хөөрхөнд. Хандаа маш их баярлалаа миний хөөрхөн шүү. Баярлалаа давчлаа шүү. Яга үйлсэн бэ? Өдөр ингээд завгүй ажил дээр байсан. Тэгээд эхнэр маань одоо шинэ байранд орох гэрэмэрэгээ хийгээд натраад орчоо. Тэгээд лөхөр юм хүлээж аваад тэгээд замдаа би ажиллаад харчаад замдаа машинтайхаа тосч очиж авах гээд тэгээ явж таарсан. Тэгээд ингээд болонд ингээд яг тэнд уулзъя гэж хоёлаа болонд ингээд харсан чинь манай ихнэр яг нөгөө гэрчлэгээ одоо нөгөө юугаа барьчихсан. Натратор орсон, худалдан авсан гэрэмэрэгээ барьчихсан. Тэгээд яг ингээд болонд ингээд хүлээгээ зогсож явах тэр акшнд бол надад аюу тийм гоё санагдсан л да. Яг түлхүүр аваад гараад явж байхдаа яг нөхөрлөгөө яг залгаж таарсан. Тэгээд амар их баярлж байгаагаа яриад хоёлоо тэгээд тэнд байна энд байна ингээ уулзъя гэд хоёлоо тохироо. Тэгэл би яг тэр буланд яг тэг зогсож таарад манай нөхөр бас ямар тохиолоош чи тэгээд бичлэг хийж таарсан байлээ. Тэгээд манай нөхрийн бас сэтгэлийн хөдлөл нь бас амар өндөр байсан байлээ. Үр хөвгтөө очиод нэг харуулж идэ гэж бодоод ээж нь одоо ингэж бас зүтгэж яваа шүү. Ингэж одоо биднийхээ төлөө ингэж гоё шийдвэр гаргаж та нарыг одоо тогтоо тухтай амьдрах юм орчныг бүрдүүлж байгаа шүү гэдгийг үзүүлэх гээд тэгээ бичлэг хийгээд тэгэл тэрийг оройн хүүхдүүдтэй үзүүлээд яасан ч манай охин аав би энэ чинь өөрийнхөө инстаграм дээр тавьчихъя гэж тавьсан. Тэгэл тэгсэн чинь маргааш босоод чинь инстаграмаар бүр тэгээд хүмүүс хандлт их авсан юм л та. Би өчигдөр бас ажил дээр байхдаа зөндөө бас сэтгэлүүд нь уншсан гэсэн чинь ямар хөөрх юм бэ? Ийм эр хүн одоо Монголд байдаг юм уу? Эсвэл үнэхээр одоо ховорцсон үед ингээ ихнэргийн ингэж ихрээж ингэж эрхлүүлж ингэж хайрлаж байгаа айгүй бас бахархуу штэ бай. Тийм ямар сайхан гэр бүл вэ? Энэ хоёр дааз жаргал хүсье гэл дандаа дааз жаргал хүсье гэр бүлд ингээ гэлэг болгоно хүсье. Сайн сайхан амьдраарай гэсэн юм байсан. Ганц нэг комментанд болохоор нийтдээ юм энэ яг энэ бичлэг шиг энэ залуу яг ийм цаанаа яг ингэж ихнэрээ хайрладаг мэрдгүй хөвчсөн байсан л та. Амар хайрладаг шүү дээ. Манай том охин аавыгээ харамлааш тэрөө хүүхд болохоор тэгж хэлдэг. Аав ээж учрал хоёроос өөр хүн таны нүдэнд харагдахгүй байна уу? Энэ хоёрыг л өдөржин эрхлүүлчих гээд манай бага охин бит хоёр ахгүй юу? Тэгэл өглөө босхоос ахуулаад манай нөхөр цай хоол авчирч өгвөл бүх юм нь хайраар дүүрэн. Тэгээ ийм хүний чинь ингээд би өөрөө ингээд муухай үйлдэл заримдаа гаргаж чинь заримдаа би бүр өөрийнхөө буруутай үйлдэл би буруутай байж энэ хүн лүгөө би буруугүй гэж ингээд зүтгээд те өөрийнхөө зүтгэж яхад энэ хүн өөрийнх нь буруу биш байхад л надаас уучлалт гуйгаад би тэр үед дотор амар гимшдэг байхгүй юу. Тэгэхээр энэ хүний хайр бол агуу. Нэгнийгээ уучлалтгүй уучлахгүй бол чи өмнөөс нь зөрүүлээд уучлалт авчихал гэдэг тийм баримтал зарчим баримталдаг. Ямар ч уучлаарай гэдэлээд уучлаарай гэд хэлж яхад ямар ч гэмгүй. Тэгэхээр би ханиасаа миний бурууч вэ зөвч вэ ханиасаа уучлалт гуйчдаг. Тэгэхээр ихнэр маань зүйлд нь амар ичдэг. Миний өөрийнх нь буруу биш байсан ч гэсэн уучлалт битэн гэж гуйж. Тэгээд чи өөрөө төрүүлж уучлах байхгүй юм би тэгэл уучлалт гуйчил тэгэл болоо ш тэгэл гэдэг. Тэгэхээр ер нь ууралсан бол уучлахгүй байхгүй бол чи зөрүүлээл уучлалт гочих. Тэгэл асуудал тийм л харилцаатай байх сайхан амьдрал төрнө л гэж бодож байна. Ер нь би бас тэгж л явдаг л та өөр. Тэгэхээр нөгөө би буруугүй гэд өөрийнхөө зүтгээд байгаа зөрүүд хүн чинь би байна те. Тэр хүн энэ хүнээс бүр ичдэг байхгүй юу? Миний буруугаа би өөр мэдсэн байж гүрийцэн те. Тэгэхэд намайг ичтэл уучлалт гуйгаад тахлаар энэ хүн ямар ч гимгүй буруугүй ээж яагаад уучлалт гуйгаад байгаа юм бэ? Би өөрөө гимшдэг. Би тэгээд давхар ахаад уучлалт гуйдаг. Би өөрийнхөө зүтгэсэнд намайг уучлаарай гэж би гуйдаг. Миний чинь аавууж өсөлттэй сайхан шүү. За хэмлэн да. Тэр ч одоо 15 6 настайгаас ханилсан. Тэгээд одоо 20 жил ханилаа явж байна.
хар багасаа ингээ хандсан болохоор анх одоо өдөр бүрэл ажилдаа явахдаа өмсөөл гардаг хүүхдтэйгээ хань явлаа шүүгээ заавал сэрэж мөсчээл явдаг. Гэтэ одоо тэрийг нэг айхтар хайрлж яах гэж бас боддгоо маа. Эхнэр маань гэтээ юу гэж хэлэх юм аа. Надад бол ганц хайрлагч биш бүр ингээл энэ амьдралдаа залуу байхасаа илүү их ингээл жил иргэдсэн өшөөл их хайрлаад байгаа юм шиг санагддаг. Баян ингээл халамжлал одоо ингээд би гэрээсээ гарахтаа уцаа ч юм уу тий машиныхаа төлхөөрийг мартсан байхад араас бүгдийг ингээд аваа гараад ирэх жишээний. Тэгэл ер нь алхам бүгд нь ингээл хувцас өмсөд байж хахад гутлын минь нутл өмсөөлж өгөөд үдээ зогсож идэг. Эмнэлэг төвтгт минь хажууд минь сахиал сууж идэг. Миний хамгийн хайртай хүн л гэж би боддог шүү дээ. Бид хоёр чинь ингээд машинд явхлаараа байнга гарнаасаа хөдөлдөг. Тэгээд би нэгээ ингээд үг хэлээд байхад үйлдэлийг хараад мэддэг. Эсвэл бол ингээд бид хоёр хоорондоо ингээд харьцаж чадахгүй өөр хүмүүстэй харьцаж байгаа те. Тэгтээ би харцыг хараад яг ингэх гээд юм да гэсэн юм би мэддэг байхгүй. Тэгээ бид хоёр яг тэрвэр ойлголцдог. Тэгэхээр бид хоёр цаанаас л нэг тийм би энэ хүн намайг хайрлаад ийм гоёор харьцаад их би урдаас нь муухай яах надаа юу ч хаалга тийм стресс ч хаалга. Яг л урдаас нь хайрлаа л ахаас өөр арга байхгүй. Тийм болохоор бид хоёр ийм удаан ийм дөрвөн хөөрхөн авьяастай бурхадтай л болсон болов уу гэж боддгоо шүү дээ. Анхаад айлын амбарт амьдарч илаа. Хоёлаа тэгээд дөрөв мантай гэрт орж илаа тустайгараа. Эсвэл нь одоо ингээл улам ингэж өргөцсөөр яваал. Одоо миний эхнэр маань 20 жил бас цэргийн албанд 20 жил ажиллаад тэтгэвртэй гарсан хүн байгаа. Тэгээд тэтгэвртэй гараад эхнэр маань бас төрөөс хайр шиг өртөөгээд 36 сарын тэтгэмж тэрийгээ бас хуримтлуулаад тэгээд дээрээс нь одоо бас жижиг сажиг хуваараа юм хийгээд эхнэр маань тэгээд мөнгө хөрөнгөлүүлж байгаа. Тэгээ хоёлаа ямар ч байсан байранд орондоо гэж зүтгэж ижил гарлаа. Одоо энэ мөрөөдлийг бол одоо 20 гаруй жил мөрөөдсөндөө битэр. Хүн чи юу ч хүү байсан те хоёр биентэйгээ байсан дараа нь гуруулаа, дөрвөлээ, тавлаа, зургуулаа болоод ингээд айл амьдрал баяжаал ахцмаа адал явдалтай юу сайхан л байна. Надад л ерөөсө бүх юм л адал явуулахгүй. Тэгэл одоо байр авсан болохоор ч юм уу эсвэл ингээд өөрсдийн юм гэж бодхолтой бүхэл юм л аюу гоё шүү. Яг үлгэр бүтээж байгаа юм шиг. Лептенд нь суугаад барай дэлхүрээ онгойлгосон ч гэсэн лептенд сухтаа үнсэл дэлхүрээ онгойлгоод хоёулаа бие бинийг үнсэл орж ирэл үнсэл хоёр биентэйгээ хоёулаа ойролтол тэгэл үнэхээр гоё. Үнэхээр одоо бүх юмнаас сайхан таашаал мэдрэмж аюу гоё авч байгаа. Хүүхдүүд нь яаж хийж байгаа? Одоо ингээд ээжээ цуг явах уу? Цуг яваад үзэх үү гэж тэгдэг. Би тэгээд хүүхдүүдтэй яг ингээд нөгөө шинээр айлын хаалгыг онгоолгоо сайн байцгаана уу гэд ордгийн штэ тий. Тэгэхэд бүх юмаа ингээд гоё төгчцөн. Гэр маань тэгээд энэ гэрийн эзэн хэн бидээ гэхээр аав нь суугаал ээж нь сууж идэг тий. Яг тийм байдлаар хүүхдүүдэд оруулж үзүүлмээр санагдаад. Тэгээ одоохондоо нууц ирээгүй. Шинэ юм аваад эсвэл бол нэг юм авахлаарэ дандаа бид хоёр нөө ам баян болвол амьдрал баян, ам жаргалтай бол амьдрал жаргалтай гэд хоёулаа энэ үгийг бүгдөө гэр бүлээрээ шүтгэхийг хичээсэн. Тэгээ бид хоёр шинэ байр авал цав цагаан орчныг бүрдүүлнэ. Тэгээд шинэ жилээс ахуулаад бүх баярыг бүтэн жилээр нь ярьдаг байсан. Сүүлдээ хүүхдүүдтэйгээ ингээ ярьдаг байсан. Хүн болгон өөр өөрсдийн мөрөөдөлтэй шинэ байрандаа орохлээрээ би тийг нь үйлдэлүүдэд дандаа хэлдэг. Ээжтэй би тэгээ ээж нь ходоодныхаа мохор тэр үг болгоныг хадгалдаг. Тэгээд хүн болгонд яг ингээл орд харш шиг тийм төөртлөө тийм том байр авч чадахгүй ч гэсэн өөрсдийнхөө хэмжээнд үлгэрийн жижигхэн муурны байшинд амьдрахынхаа хэрээр тиймэрхүү л орчин бүрдүүлэхийг хичээж байна. Тэр бичлэгт тавигдсны дараа найз маань холбогдоод өө шинэ байр авснаа бичлэг чинь гэж найз нь гоё тавилга хийгээд өгөө гэд мөг насан гээд одоо салдар таав 8 хүүхдээ аав хүннүү хийцгээд ийм тавилга үйлдвэртэй байхгүй юу. Тэгээ натаа ингээд 50% хямдралтайгаар найз маань ингээд бэлэг болгоод бас одоо ингээд 2 өрөөнд бүх тавилгануудыг маань хийж өгч байгаа байхгүй юу. Тэгээд бас энэ ташрууд хүннүү хийц гээд тавилгын үйлдвэрийн захирал мөнх насны найзтай бас гэр бүлийнхээ өмнөөс баярлж талархснаа
илэрхийлж байна. Манай том охин бол одоо Соёлорлог их сургуулийн жижигчний ангид сурдаг. Одоо 4-р курс төгсөх курст явж байгаа. Манай хүү Хүслийн Эрдэнэ гээд Монгол Улсын консерваторид хүлээвэр хөгжмийн торомбон хөгжмчнөр бакалаврт сурж байгаа 2-р курс. Манай дунд охин маань Сондар Эрдэнэ гээд Монгол Улсын консерваторийн 8-р анги Турба гээд нарийн бүрээчийн мэргэжлэр сурж байгаа. Тэгээд манай бага охин маань одоо 2 аймтай. Манай ээж манайг сайхан дуулдаг хүн байсан. Хамгийн анх одоо хүүхэд байхад Зэвсэг төчний 13 дугаар ангийн хөгжмийн сланд ээж маань хөтлж анх шалгалт өгч оруулж байлаа. 13 дугаар ангийн удирдлага маань миний бас жижигхэн авиасыг үнэлээд анх одоо хөгжмийн сланд хөл тавиулж ингэж хөгжмчин болгож байлаа. Тэгээд үүнээс хойш би хөгжмөр тасралтгүй явж байгаа л да. Тэгээд яхаа хүүхдүүдийн хажууд одоо байнга л хөгжмөр тоглож, хөгжим үлээж, хөгжим тоглож, гитар, морьор, төгөлдрөөр одоо тоглож ингэж байсны хүчинд бас хүүхдүүд маань зөх хэмжээний одоо сонсгол бас нэг байглаас өгсөн тийм бас нэг ген үйд юм л гэж боддог шүү дээ. Одоо ингээд линтийн дгөө өөр ингэсэн онцлогтой хөгжмийг эзэмшээд явж байгаа. За гэрт нь бас энэ хөгжмийг шиглээд хийж идэг баг. Яг ийм олон хөгжимчд дунд амьдрах ямар байна? Ханаар дөрөн хөгжим. Хажуугаар дөрөв авьяаснууд л сууж байгаа да. Яг хүн болгон өөр өөрсдийнхоороо ингээд нэг оройг өнгөрөхөд яг галзуу имлэгтэй байгаа юм шиг байдаг шүү дээ. Би хаяад хүүхдүүдээ жоохон уурлангуй маягтай ч юм уу те жоохон ядарсан үедээ тгээ хэлж тийм. Тэгтээ ээж нь яг үнэнгээсээ бол тэгж боддгоо л те. Манай хүүхдүүд төгөлдөр уурхай хичээлийг заримдаа бэлддэг, зарим нь өөр өөрсдийнхээ мэргэжлэр гамаа үлээдэг. Тэгэл аав нь хажуунаас нь тийм юм гэд хэлэхлээр яг нэг янз янзын хөгжим янз янзаар дуурайд янз янз ингээл орчин. Тэгээд манай баг хүүхэд маань жоохон настай жоохон болохоор уйлах жишээний те. Тэгэхээр би уцаардангуй байхдаа тэгж хэлдэг. Их сайхан аятай байхлаар Аршаантай 18-ууд ардын жүжигч гэж хүүхдүүдэд дууддаг юм аа. Манай гэр бүлийн хувьд бол одоо ийм хөгжимчин гэдэг мэргэжлээ ингээ өвлүүлээд явж байгаа учраас бас хэр баргийн хайлт бас байдгүй тийм олон хөгжимчин бас ийм мэргэжлийн урлагийн хүмүүс бас ховор байдаг. Гэхдээ яг ингээ удам таньсан хөгжимчд одоо жүжигч байт юм уу дуучид бол байдаг л. Гэхдээ миний хувьд бол яг энэ хөгжимчин үлээвэр хөгжимчин гэдэг мэргэжлийг бол одоо ингээ гэр бүлэрээ бараг шахуу ингээ өвлөөд явж байгаад бас тэрүүгээр бахархдаг. Манай гэрээ одоо нөгөө нэг хананд битүү ингээ хөгжим. Тэгэхээр манай хүүхдүүд тэр буланда аюу дуртай. Тэр ер нь 30-аад төрлийн хөгжим байгаа. Гэтэ ихэнх нь ер нь гитар, төгөлдөр хоор, тэгээд бүрээ, баян хоор, аман хоор, морин хоор гэл. Дандаа утсан хөгжим. Бид хоёр шөнө орсон үсээ засаал зогсчихлаа. Шөнийн 3 цагт байраа авахынхаа бүр хийх юм болдгоо. Тэгээ миний үсийг засаад хоёлаа. Тэгээд маргааш нь байраа авсныхаа маргааш нь хоёлаа ахаад шөнө яг өмнөх шөнийхээ 3 цагтаас ирчихэж байгаа байхгүй. Тэгээд сэрдсэн чинь хоёлыг тавилгаа яах вэ гэдэг юм хоёлаа. Шингэнгээ бас өөрөө бодоод. Тэрээс 3 шөнө ойрог ансан байхгүй.